Хоримтргийн үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээгийн дэлхийс бэлтгэн олдог цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхэлж байна. Нэгдсэн улсын байгууллагаас гаргадаг хүний хөгжлийн индексийн судалгаагаар манай улс 187 орноос 103-т жагссан байна. Уулуурхан хаалт нөхөн сэргээлт шинэ түвшинд очсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлийн хэмжээнд цахилгаан болон дулаан хангамжийн өвлийн бэлтгэлийн ажил 70-80% байна. Ажаагийн эрийн бүчигийн санаачилсан цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг ашиглалтанд орлоо. Халах голын ялалтын 75 жилийн ойд зориулан Монгол улс Оросын улбаны улстай хамтран марк гаргалаа. Ливийн улс төрийн хямрал иргэний дайнд хүргэж болцсошгүйг тусалсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаас суурин төлөөлөгч анхаарууллаа. Оросын улбаны улс Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтэд зогсоож магадгүй байна. Үзэгчид та бүхэн эдгээр болон бусад мэдээний дэлгэрэнгүй өнөөдөр манай цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Нэгдсэн улсын байгууллага жил бүр улс орон болгоны хүний хөгжлийн индексийн судалгаа гаргаж илтгэлтэй тусгадаг байгаа. Тухайн улс орны иргэдийн дундаж наслалт, эрүүл мэнд, мөн боловсрал, орлого зэрэг үзүүлэлтүүдийг тусгадаг уг судалгаагаар манай улс 187 орноос 103-т жагссан байна. Энэ нь өмнөх оныхоос 3 байраар урагшилсан үзүүлэлт болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар эргэжил гэхэд Монгол улс хүний хөгжлийн индексээр өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтах төлөвтэй байна. Хүний хөгжлийн индекс маш өндөр, дундаж, доогуур үзүүлэлттэй гэсэн 4 үзүүлэлтээр дэлхийн 187 орныг жагсаадаг байна. За манай улс энэ жил дундаж үзүүлэлттэй улс орнуудыг тэргүүлж байгаа юм байна. Хөгжлийн буцалтгүй тусламжийг бол бага буурай орнуудад олгодог. Дунд зэргийн орлоготой, дундаас доош орлоготой орнууд юм уу, дундаас дээш орлоготой орнууд бол хөгжлийн тусламж биш, харин нэг зээл буцааж төлөх нөхцөлтэй зээлүүдийг л олгодог л доо. Тэгэхээр яг Монгол улс дундаас дээш орлоготой орнуудын ангилд ер нь бол ороход бэлэн болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол урд нь тусламж үзүүлдэг байсан улсын олон байгууллагууд бол Монголд үйл ажиллагааныхаа хүрээг бол хөнсөн. For Mongolia, it recommends for every орон бүрийн хүний хөгжлийн индексийг гаргахдаа хүний хөгжлийн 3 үндсэн үзүүлэлтийг авч үздэг. Хүн аз жаргалтай сайн сайхан амьдрахын тулд мэдээж мөнгө хэрэгтэй. Энэ утгаараа тухайн улс орны эдийн засгийн үзүүлэлт, мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлыг суурь судалгаанд авч үздэг. Манай улсын хувьд хүний хөгжлийн индекс өссөн шалтгаан нь үндэсний нийт орлого буюу нэг хүнд ногдох тухайн улс орны орлогын хэмжээ болон боловсрол эзэмших хугацаа, дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотой юм байна. За харин хүний хөгжлийн индексийг доош татсан нэг үзүүлэлт бол ядуурлын индекс. 2005 онд Монгол улс хамгийн сүүлд ядуурлын судалгаагаа олон нийтэд ил тодуулсан. За энэхүү хамгийн сүүлийн өрхийн судалгааг мэдээллийнхаа бааз болгон ашиглажээ. Энэ судалгаагаар Монгол улсын хүн амын 18.3% ядууралд өртсөн, 19% нь ядууралд өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарагдаж байгаа юм байна. Улсын хурлын түвшинд бол ялангуяа нийгмийн бодлого, боловсрол, соёлын шинжилгээ ухааны байнгын орон дээр бол энэ хүний хөгжлийн ихтгэлийг талбарсан сайн судлаад эмзэг байдлыг арилгах, ялангуяа ядуурлыг бууруулахтай холбоотой бодлогын хоол эргэж харах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийг Монгол дахь олон улсын байгууллагууд болон холбогдох төрийн албаных нь танилцуулж байлаа. За энэ судалгаа нь тухайн улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал их сурвалж болдог юм байна. За нэгдсэн үндэсний байгууллага манай улсын хүний хөгжлийн индексийн судалгааг 1980 оноос эхлэн гаргаж эхэлжээ. Уулуурхан нөхөн сэргээлтийн тухай ойлголт тааруухан байхад холбооны бүгд найрамд Германы улсын засгийн газар, мэргэжлийн хяналт ерөнхий газартай хамтраад уулуурхан салбар дахь байгаль орчны хамгаалалт төслийг одоогоос 9 жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хугацаанд Германы уулуурхан салбарын нөхөн сэргээлтийн туршлагыг Монголын компаниудтай хуваалцсаны үр дүнд нөхөн сэргээлт уулуурхан хаалтын талаарх ойлголт, мэдээлэл бас өндөр түвшинд хөгжсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Жил бүр уулуурхан компаниуд, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хамтран онол практикийн бага хурал зохион байгуулдаг уламжлалт тогтжээ. Харилцан бие биенийхээ туршлага солилцох, уулуурхан нөхөн сэргээлт, уулуурхан хаалттай холбоотой шинэ хууль дүрм журамтай танилцах, дэлхийн жишгт нөхөн сэргээлтийг хэрхэн хийдэг болсон талаарх мэдээллийг энэ хурлаас Монголын уулуурхан компаниуд цуглуулдаг юм байна.
Би энэ төслийг 6 жилийн өмнөөс удирдах болсон. Өөрөөр хэлбэл би 6 жилийн өмнө яг энэ хуралд анх оролцож байсан. Тэр үед уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг яаж хийх үү, уурхайн хаалт гэж юу юм бэ гэхчлээ асуудаг байсан. Харин сүүлийн хэдэн жилийн дотор тэд нөхөн сэргээлтийг яаж хийвэл илүү сайн болох вэ? Яавал орон нутагт ашигтай байдлаар нөхөн сэргээлт хийх вэ зэргээр тэдний ойлголт, үйл ажиллагаа сайжирсаар байгааг илтгэх асуултууд тавьдаг болжээ. Энэ л манай төслийн үйл ажиллагаа олон нийтэд хүрч байгааг илтгэж байна гэж би бодож байна. Өнгөрсөн жил уул уурхайн компаниуд 814 га газрыг нөхөн сэргээхэд 12 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин үүний өмнөх жилд 1151 га газрыг нөхөн сэргээхэд 5 тэрбум төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийг илүү чанартай мэрэгжлийн байгууллагуудтай хамтран хийдэг болсныг зөвхөн үнийн дүнгээс нь харж болохоор байгаамаа. Сүүлийн үед уул уурхайн нөхөн сэргээлт болон хаалтыг хийхдээ мэрэгжлийн байгууллагуудтай хамтардаг болсон. Энэ бол дэлхийн жишг. Өөрөөр хэлбэл уурхайн хаягдал овоолгыг дахин ашиглах эдийн засгийн өөр өгөөжийг тооцож үзээд уурхайн хаалтыг хэрхэн хийхээ шийддэг. Зөвхөн ургамал ан амьтан тариалж суурьшуулаад зогсохгүй, орон нутгийн иргэдэд ашигтай байдлаар зохицуулах олон хувилбаруудыг дэлхийн уул уурхайн томоохон компаниуд ашиглаж байна. Уул уурхайн компаниудад ашиглуулсан талбайгаа улс буцааж хүлээн авдаг. Одоо хүлээн авах босох шалгуурыг ч өндөрсгсөн гэдгийг энэ удаагийн хурлын үеэр төрийн байгууллагын төлөөллөд хэлж байлаа. Уурхайн нөхөн сэргээлт хаалтын журмыг болвол манай хамтрагч одоо яах юм одоо байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран бид нэр энэ журмыг болвол хамтдаа засгийн газар хилцүүлж батлуулж дагаж мөрддөг хамтдаа хяналт тавьдаг байхаар оруулсан байгаа. Мөн компаниуд уул уурхайн компаниуд бол байгаль орчин нөхөн сэргээлтийг хариуцсан тусгай ажилтныг шинээр орон тоо бий болгож ажиллах шаардлагууд бол энэ хуулийн заалтын дагуу бол орсон байгаа. Уурхайн хаалтыг уурхайн хаахаас 3 жилийн өмнөөс төлөвлөдөг байхаар хуулинд өөрчлөлт оруулсан нь оролцогч талбарыг уг ажилд бэлтгэх улмаар цаг алдалгүй уурхайн үйлдвэрлэл хаалтын нөхөн сэргээлтийн ажил түүнтэй холбоотой гарах санхүүгийн асуудал зохицуулах сонголтыг бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Энэ мэтэр хуульч чангарсан уул уурхайн компаниудын хариуцлагч өндөр болсон. Гэхдээ жил бүр өөрчлөгдөн шинжлэгдэж байгаа уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой шинэ техник технологи ололт амжилтын талаар Монголын уул уурхайн компаниудад таниулж байх нь чухлаа гэж холбогдох их сурвалжууд үзэж байлаа. Энэ жил гэр хорооллын эрчим хүчний хэрэглээ 15%-аар нэмэгдэх урдчилсан тооцоог албаныхан гаргасан байна. Тиймээс эрчим хүчний хомсдол үүсэхгүй байх баталгаа байхгүй гэж тайлбарлаж байгаа. За хэдийгээр өвлөөс өмнө хэд хэдэн дэд станцыг ашиглалтанд оруулах боловч нийт гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээнд бүрэн гүйцэд очихооргүй байгаа юм байна. Улаанбаатарт жилд 10,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүч байхгүй газарт амьдарч байгаа тухай судалгаа байдаг. Хөдөө гадаанаас нүүж ирсэн иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт суурьшлийн бүс байгуулахаас өмнө өөрсдөө дор мэдэн буучдаг учраас араас нь эрчим хүч тавьж амждаггүй болохыг салбарынхан учраллаа. Яг ийм асуудал тулгарсан зарим газруудад дэд станц барьж эрчим хүчээр хангах ажил энэ өвлөөс өмнө дуусах юм байна. Энэ жилийн үед бид нар агаарын бохирдлын үндэсний хороонд бэлэх сэлхийн чиглэлийн шугам сүлжээг сайжруулах, Чингэлтэй дүүргийн зарим хорооллыг сайжруулах, мөн Сүхбаатар дүүргийн зарим гэр хороол цуслангийн чиглэлд шугам сүлжээг өргөх шинжилгээ ажлуудыг саналаа бэлтгээд ажлын зураг төсвөө бэлдээд байж байгаа. Хамгийн ачаалал өндөртэй байж байгаа Чингэлтэй дүүргийн зарим хороод, за Баянгол дүүргээс нэг хороо орж байгаа. Сүхбаатар дүүргийн зарим хороод ороод ингээд саналаа өргүүлэхээр бэлдэж явж байгаа. За цаашдаа бас Баянгол дүүрэг дээр анхаарал татсан асуудлууд бол бий. Тэгэхдээ бусад дүүргүүдийг бодвол бас манай Баянгол дүүргэл гэр хороол харьцангуй багтаа ачааллын хувьд харьцангуй тийм тайван байх боломжтой гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд нийт 200 орчим байгууллага шинээр дулаанд холбогдсон байна. Харин энэ жилийн хувьд 170-аад барилгыг дулаанд холбох төлөвлөгөөтэй байгаа учраас өнгөрсөн жилийнхээс ачаалал бага байгааг мэдээлж байна. Энэ жил өвлийг дулаанд авахын тулд улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн дулааны цахилгаан станцийнхан өөрсдийн хөрөнгөөр нийт 26 байршилд дулааны сүлжээ солих ажлыг гүйцэтгэж байна. Дулааны сүлжээний өөрийнх нь хийж байгаа тэр 26 ажил бол үндсэндээ бол 100% дууссан. Хамгийн сүүлчийн ажил бол өчигдөр ороо энэ Ленин музейний Чандман төвийн ард ажил бол дууссан байж байгаа. За мөн дулааны сүлжээ компани бол 8 ноцоосны станцтай. За энэ станцуудын одоо засварын ажлууд бол мөн дуусж байна. За ноцоосны 3 дугаар станц гэж станц байж байгаа. Энэ станцын
шинжилтийн ажлыг бол өнгөрсөн онд 2013 онд бол дуусгах ёстой байсан. Хараахан дуусаг байгаа. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой дэд бүтц инженерийн шугам сүлжээнд зайлшгүй хийгдэх хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа асуудлуудыг өнөөдрийн хурлаар танилцуулсан. Нийслэлийн удирдлагын зөвлөлийнхэн дээрх шийдэх шаардлагатай асуудлыг ахин судалж, яаралтай шаарддаг мөнгийг нийслэлийн хөрөнгөөс гаргах асуудлыг ахин хилцэхэр боллоо. Энэ ажил одоо ерөнхий төлөвлөгөөс газар эзэмших бол Хүүхдэд зориулсан тэр дундаа цусны эмгэг хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан эмнэлэг сайхан сэтгэлтэй олон хүний хандив тусламжаар баригдаж өнөөдөр ашиглалтанд орлоо. Энэ буянтай үйлсийг санаачилж эхлүүлж өнөөдөр шинэ эмнэлгийг хүлээлгэн өгч байгаа хүн бол Ажаагигийн Лувсан Төвд юм а. Тэрээр зөвхөн Монголын төдийг өмнө дэлхийн олон орны хүмүүсийг нэгтгэж хүүхдийн эмнэлгийг 2 жилийн дотор барьж ашиглалтанд оруулсан байна. Ажаа Эренбүүчийн хөхнөрт Монгол гэр бүлд төрсэн богд Зонхвын 8 дугаар дүрээр тодорсон гигантэн 2011 онд инрэл нэгүүлсэл оюун бэлгийн төв төрийн бус байгууллагыг Монголд байгуулж хүүхдийн эмнэлэг барих санаачлаг гаргажээ. Эхлээд 4.1 тэрбум төгрөгийн хандивт цуглуулж чадвал 7 давхар хамгийн сүүлийн үеийн эмнэлэг байгуулах боломжтой гэж тооцсон ч үн өртгөн нэмэгдсээр шинэ эмнэлэг 6 орчим тэрбум төгрөгөөр баригдаж өнөөдөр нээлттэй хийж байгаа нэ. 3 жилийн хугацаагаар бид энэ буйна ажил үүрийг сайхан бүтээгээд өнөөдөр бол энэ их сайхан эмнэлэг игээд бүтсэн дээр би бол их баяртай байна. Би игээ бодсон. За бүтэн одоо суур босгаад хэн бүтэвэл бүтэнд их буян байнга би игээ өрөөм итгэлдэг юм аа. За адил сургууль босгаад эмнэлэг бардгийн болов энийн буян багтаа игээ би боддоггүй. Улсаас хүүхдэд зориулж нэг ч эмнэлэг шинээр бариагүй 20 жил болж байгаа. Олонний хүч оломгүй далаа гэдгийг харуулж энэ эмнэлгийг 2 жилийн дотор барьж их хүүхдийн төвд хүлээлгэн өгч байна. Ажаагигийн санаачилсан ажлыг Америкийн нэгдсэн улс, Канада зэрэг гадаад улсуудад амьдарч байгаа монголчууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэд Япон, Тайван зэрэг орнуудын Rotary клубийнхэн дэмжиж хандив өргөжээ. Энэ эмнэлэг ашиглалтанд ороход Тайваны Rotary клубийнхэн тодорхой хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Нийтдээ 60 орчим мянган Америк доллар манай Rotary клубийнхэн хандилсан. Эмнэлгийн нээлтэнд оролцохоос гадна эртний анд эрдэм намыг нь хөндлөж явдаг Римбүүчи Ажаагигэнтэй уулзахаар зорж Монголд ирлээ. За цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан тасаг эхнэлхсийн төвд байдаг. Энд дэмжлүүлж байгаа хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэлээ. Эмнэлгийн орчин хуучирсан байсан. Одоо эхнэлхсийн төв дэрэгдээ шинэ эмнэлэгтэй болж 25 ортой няран эрчим тэмчилгээний тасаг, 50 ортой цусны эмгэг судлалын тасагт шилжин орж байна. Жилд бол нэг 30-аас 40 хүүхдүүд бол шинээр онцлогддог. Курс эмчилгээндээ хамрагдаж чадвал энэ хүүхдүүд бол эмчлэгдэж бас урт удаан хугацаар амьдрах боломжтой байдаг. Шинэ эмнэлэг тусламж үйлчилгээний мэрэгжлийн тасгууд сургалт судалгаа гэсэн 2 байгууламжаас бүрдэж байгаа. Өвчтний аюулгүй байдлыг хангасан хүүхдийн зүрхний ангиограф, компьютер томограф болон вакуумжуулсан өрөө мэс заслын өрөөнүүдтэй. Энэ эмнэлэг өнөөдрөөс эхлээд эхнэлхсийн төвийн харьяанд шилжиж байна. Цаашид зориулалтаар нь ашиглах менежментийг зөв авч явахыг эмнэлгийнхнээс хүссэн юм а. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсанаар хохирогчдыг шүүхийн үйл ажиллагаанд зөвхөн нотлох баримтын түвшинд үздэг байсан хандлага өөрчлөгдсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд илүү наривчлсан дүрм журмууд шаардлагатай болж байгаа учраас гэрч хохирогчдод туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар холбогдох байгууллагууд нь ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн статистикаар гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Хүний амнаас эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 19.8% нэмэгдэжээ. Учирсан хохирол 159 тэрбум төгрөгт хүрсэн нь 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Энэ хэрээр гэмт хэргийн хохирогч болж үлдсэн бас гэрчийн эрхийн асуудал, аюулгүй байдал тодорхойгүй хэвээрээс юм а. Тахрын албаны дэргэд гэрчийг хамгаалах газар байгуулагдаж хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар гэрч хохирогчийг хамгаалах тал дээр 17 хүнд туслалцаа үзүүлээд байгаа. Харт амхны холбоотой гэмтэргийн гэрчүүд, за гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид, за бэлгийн гэмтэргийн одоо хүчирхийлэлд өртсөн хохирогчид, за бага насны хүүхдүүдийн гэрч хохирогч гэсэн ийм одоо зохион байгуулалттай гэмтэргийн гэрч хохирогчид бол хандж байгаа.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд зөвхөн тахрын алба биш, цагдаа мөрдөн байцаах газар, авилгатаа тэмцэх газар, тагнуул гэсэн байгууллагууд өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой. За наривчлсан үндэсний хөтөлбөр батлахаар өнөөдөр хилэлцүүлэг өрнүүллээ. Тэгээ бид нар бол энэ дүрм журам дээр онцгой анхаарч байгаа зүйл нь бол яавал одоо энэ хамгаалалт маань илүү үр дүнтэй байх уу? Яаж энэ аюулгүй байдлыг одоо юу гэдгийг бүрэн дүрэнд тэгш хамгаалж чадах вэ? Дээрээс нь хамгаалах явцдаа бас тэр нөгөө гэрч охирогчийнхоо хүнээр хэрэгчлөөг яаж зөрчихгүй байх уу? Энэ нийгмийн асуудлууд нь эндээ яаж хамаарч авч явах юм бэ гэдэг юм уу? Тэр талууд нь бас давхар ингээ харагдаж явж байгаа. Гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас гадна сэтгэл санаа эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх мэдээлэлээр хангах ажлыг зохион байгуулж байгаа. Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хандах эрх иргэн бүрт байгаа гэдгийг онцолж байгаа юм а. Үндэсний намын сан 1951 онд ашиглалтанд орж байсан. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд энэ барилга муудаж, үнэт бүтээл, мөн ном судрыг хадгалах боломжгүй болсон байна. Тиймээс шинэ намын сангийн барилгыг барихаар өнөөдөр шав тавилаа. Үндэсний намын сангийн шинэ барилга 2016 онд ашиглалтанд орох юм байна. Үлзий үеийн оршсон энэ сайхан газар дээр 63 жилийн настай өнөөдөр ч үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний намын сангийн барилгад 500 мянган ном хадгалж явахаар анх тооцоолжээ. Гэтэл өнөөдөр энэ номын санд 3 сая гаруй ном бүтээл хадгалагдаж байна. 9 фонд 5 уншлагын танхимтай. Үүгээр өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлэх боломжтой. Номын тоо болоод үйлчлэх хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа учраас үндэсний номын сангийн барилгыг өргөтгөн шинжлэх шаардлага гарч байна. 2008 онд төрийн тэргүүний оролцоотойгоор газрын асуудлыг нь шийдвэрлэж шав тавьсан ч хөрөнгө мөнгөний асуудалд хүндрэл гарсан учраас тухайн үед барилгын ажил эхлэегүй. Харин өнөөдөр шавыг нь тавьж байгаа номын сан 2016 онд ашиглалтанд орно гэж албаныхан хэлж байна. Одоо байгаагаас хэд дахин том болж өргөжих үндэсний номын сангийн шинэ барилгын багтаамж хүчин чадлын талаар албаны хүний тайлбарыг хүргэе. 600-аас 700 хүнд нэгэн зэрэг үйлчлэх юм хүчин чадалтай болохоос гадна уншлагын танхим маань маш олон төрөлдсөн юм уншлагын танхимуудыг бий болгох одоо их ач холбогдолтой. Өнөөдөр манай номын сан маань бол нийтийн ганцхан танхимтай байдаг бол уншлагын танхимтай байдаг бол одоо тэр шинэ барилга ашиглалтанд орсноор бид нар одоо зөвхөн гэр бүлд зориулсан гэр бүлийнхэнд зориулсан тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүүхдэд зориулсан гэх мэтэр ийм төрөлдсөн маш олон ийм танхимуудыг одоо бий болгох тэр танхимуудаар үйлчлэх ийм хүчин чадалтай болох юм а. Барилгын зураг төслийг Игэл компани бэлэн болгож гүйцэтгэгчээр Acme компани ажиллах юм байна. 11 давхар энэ барилгын эхний 3 давхарт чөлөөт сонголт бүхий уншлагын танхимууд байрлах бол дээд давхруудад архивын музейг байрлуулахаар төлөвлөжээ. Байр ашиглалтанд орохдоо зэрэгцээд үндэсний номын сангийн үйл ажиллагаанд мөн өөрчлөлт орж техник технологийн шинжилгээг хийхээр төлөвлөж байна. Цахим номын сан болох зорилт энэ дунд багтаж байна. Сүүлийн үед баригдаж байгаа ихэнх барилгууд дулаалгынхаа асуудлаа хөөсөнцөр хавтангаар шийддэг болсон. Гэхдээ чанар галын аюулгүй байдал нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа. Тэгвэл дэлхийн стандартанд нийцсэн герман технологи бүхий гал дэмжидгүй хөөсөнцрийн үйлдвэр манай улсад байгуулагдлаа. Хөөсөнцөр үйлдвэрлэдэг энэ машиныг Герман улсын Teuber фирмээс манай улсад MGLB компани захиалгаар авчирч угсарсан байна. Хүчин чадал сайтай энэ машины үйлдвэрлэх хөөсөнцрөөр Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж байна. Түүхийдийн найрлагаас хамаарат эдний хөөсөнцөр гал дэмждэггүй, галд огт шатдаггүй гэсэн хоёр төрөл байх юм байна. Мөн дулаан алдалт маш бага гэдгийг үйлдвэрийн технологич тайлбарлаж байна. Дөрвөн талдаа угдуурхтай гэхээр нэгдүгээрт барилгын хөдөлмөр зарцуулалтыг маш их хэмжиж байгаа. Урд нь монголчууд Монголд яг Монгол барилгын салбарт хийгээд байгаа хөөснүүд бол зүгээр ингээд тулгаад хийдгээсэн бол одоо дөрвөн талдаа угдуурхтай болсноороо тэр дулаан алдалт бол дулаан алдалтын мэрэгжлийн хэлхнээр ярьдгаар бол дулаан алдалтын коэффициент бол инст багасна. Манай улсад тэр дундаа Улаанбаатар хотод агаарын бохирдлын асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Тиймээс дулааны алдагдал багтаа хөөсөнцөр хавтан битийн технологийн шийдэл үнэхээр хэрэгтэй. Гэхдээ сайн чанарын галд шатдаггүйг нь сонгоогүйгээс болж олон том барилга байгууламж галд автаж байсан. Амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэдэд хүнсний толгойн олгох ажил үргэлжилж байгаа. Хүнсний толгойныг ямар зохион байгуулалтаар мөн хэрхэн яаж олгож байгаа болон толгойныг яаж ашиглах тухай мэдээлэл авах хүсэлтэй иргэд нэлээдгүй олон байдаг. Тиймээс бид энэ тухай мэдээллийг Сүхбаатар дүүргийн нийгмийн халамжийн хилцээс тодруулсан юм а.
Сүхбаатар дүүргийн хувьд хүнсний толгойноор үйлчлүүлэх хэрэгтэй нийт 200 гаруй өрхийн 1500 гаруй иргэн байдаг тухай судалгаа гаргажээ. Эдгээр бүртгэлтэй иргэдэд хүнсний толгойноор дамжуулан сар бүр мөнгө шилжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл 3 хүүхэдтэй өрх толгойсон ээжийн гэр бүлд нэг том хүний 10,000, 3 хүүхэдтэй 15,000, нийт 35,000 төгрөг сар бүр ордог гэсэн үг ээ. Энэ мөнгөөрөө иргэд албан ёсны дэлгүүрээс нь заасан нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой байна. Тухайн өрхийн өгсөн мэдээллийг бодож үзэл тэгэл гарч ирж байгаа. Тэрийг бол бас бид нар бас мэдэх боломж бол байхгүй. Энэ бол хүнсний толгойд орох болов энэ нь орохгүй болов гэдгийг бол бид нар бол мэдэх аргагүй. Тухайн өргөч гэсэн өөрсдөө мэдэх боломж бол байхгүй байна. 2010 оноос туршилтын хэлбэрээр хийгдэж эхэлсэн хүнсний талон олгох ажлыг 2013 оноос албан ёсны халамжийн үйлчилгээ олгосон. Энэ хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийн дунд судалгаа явуулж улсын хэмжээнд нийт 4,000 гаруй өрхийг хамруулсан байна. Орлогоор ирэмблэх аргаар судалгаа явуулж судалгаанд хамрагдсан нийт өрхийн жагсаалтаас улаан шовон дор таслагдсан орсон айл өрхүүдэд толон тарааж эхэлжээ. Энэ хүнсний эрхэм бичгийн өвчтөй болгосноор бол яг бид нар бол энэ эрхэм бичгийн өвчтөй авж байгаа иргэдтэйгээ уулзж байгаа тэдний санал бодлыг сонсож байна. Тэгэхэд бол ер нь сэтгэл ханамж бол өндөр байгаа. Яг тэгэхээр өмнө нь бол хүнсний эрхэм бичгийн өвчтөй авдаг байсан өрх маань тухайн мөнгөө хүнсний эрхэм бичгийн тухайн бараа бүтээгдэхүүндээ зарцуулдаг байлаа шүү дээ. Тэгэхэд бол бараа бүтээгдэхүүнээ авах байсан мөнгөө хэмнээд бусад өөр бараа бүтээгдэхүүн тийм үү? Савн богч гэдэг юм уу? Энэ зүйлд бол зарцуулж байна. Ер нь бол бидний амьдралд маш их тус тэмтэй зүйл болж байна. Энэ төрөөс олгож байгаа үйлчлэг маань гэж ярьж байгаа. Иргэд талоонороо махсуу, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимсгэн зэрэг 10 нэр төрлийн бараг худалдаа авах боломжтой. Энэ жил 87778 иргэнд хүнсний талоон олгох юм байна. Монгол Орос улбаны улсын засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний Монгол улсад хийх төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой, чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна. Хуралдааны үеэр Монгол Орос улбаны улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар талууд ихтгэл тавьж хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөг харилцан танилцууллаа. Алтны салбарыг ил тод нээлттэй болгох олборлтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, мөн валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид голомт худалдаа хөгжлийн банкнаас хөнгөлөлтөө зээлийн үйлчилгээг авах боломжтой болсон бөгөөд нийтдээ 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгохоор тогтоод байгаа. Монгол банкнд алт тушаасан тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг 2.5% болгох хууль батлагдсан. Мөн хөнгөлөлтөө зээл олгох болсон зэрэг арга хэмжээ авсны үр дүнд 2014 оны эхний 6 сарын байдлаар Монгол банкнд 3.8 тонн алт тушаагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61%-аар өссөн дүн байна. Надах дүүргийн цагдаагийн хилцээс хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн төвчшгүй хөдөлмөр эрхлэлтийг тасдан зогсоох, төвчшгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амнаас эрүүл мэнд хохирох явдлаас урдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хилцээс 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Налах дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 тоосгоны үйлдвэрт шалгалт хийсэн байна. Ингэхдээ тоосгоны үйлдвэрт ажиллаж амьдарч байгаа 236 иргэнд яриа таниулга хийж хүүхдийн төвчшгүй хөдөлмөрөөс урдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдээлэл өгч санамж сэрэмжлүүлгийг тараасан байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын сурах хүчийг Баян Улгийн аймагт хараахан очиог байна. Үүнээс гадна казак хэлээр хэвлэгдэх 30 орчим сурах хүчийн орчуулга дуусаагүйгээд олон зөрчил илэрсэн байна. Мөн түүнчлэн хичээл эхлэхэд 4 хоног үлдээд байхад зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Тухайлбал Үлгийн сумын 7, 10 дугаар цэцэрлэг эх сарын 1-нд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид гаргасан байна. Олон улсын хамтын 13 дугаар урлагийн наадам олон улсад зохион байгуулагдаж байна. Азийн орнуудын ахмадын холбоодуудаас идэвхтэй оролцдог энэ удаагийн наадамд нийтдээ 6 улсын 130 гаруй авиаслаг ахмадууд ирж авиас билярын өрсөлдөж байна. Энэ удаагийн наадамд Япон, Солонгос, Сингапур, Хонконг, Тайвань, Хятад зэрэг улс орнуудын ахмадууд оролцож байна. Энэ онд 13 дахь удаага зохион байгуулагдсан энэ наадамд өмнө нь манай улсын урлагийн багийнхан олон удаа амжилттай оролцож байсан туршлагатай юм байна. Тухайн орныхон түүх соёлыг сурсалжлах, ахмадууд бие биетэйгээ ойртох, тэгээд улс орнуудын инх тайван найрамдлыг бэхжүүлэх гэсэн том ураан дээр болдог. За энэ жилийн энэ наадам бол Монголд болж байгаа учраас Монголын ардын язгуур
урлагийн онцлогийг одоо олон нийтэд таниулах гэсэн юм зорилготой. Ахмадын урлагийн наадамд оролцохоор манай улсын өнцөг болон бүрээс авьяаслаг ахмадууд ирсэн байна. Тэдгээрийн нэг нь Орхон аймгийн Мөнгөн сар хамтлаг. Тус хамтлаг 8 хүний бүрэлдэхүүнтэй ардын урлагийн олон үзүүлбэртэй ирсэн гэлээ. Ахмадын урлагийн наадамд өмнө нь олон удаа оролцож байсан тэд тус наадмын ач холбогдлыг ингэж дүгнэж байна. Энд ирсэн хүн яадгүй л тарихын өвдөд, толгой өвдөд, хөлөө өвдөд гэж байгаа нэг ч байхгүй. Хайсан цаарсан бүгд инээлсэн, хөхрөлдсөн, хуучин наадамд орж ирсэн улсууд нь биеийнтэйгэн золгосон, үнссэн, баярлсан, талархсан ийм гоё юм болж байна. Тус наадамд оролцогчдыг хамтлаг хувь уран бүтээлчийн хувьд дүгнэдэггүй улсаар нь байр эзлүүлдэг юм байна. Энэ жил манай улс тэргүүн байрыг авах найдвар өндөр байгаа гэж ахмадууд хэлж байсан юм а. Зах зээл дээр манлайлагч байхын тулд хэрэглэгчдэд зөвхөн бүтээгдэхүүн зардаг биш, сэтгэл ханамжийг хамтдан өгдөг байхыг бизнесийн байгууллагууд чухалчилдаг. Тийм ч учраас хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийн өрсөлдөөн нэлээдгүй бас нэмэгдэж байгаа. Энэ жил 30 жилийнх нь ой тохиож байгаа талах чихэр компани Европ стандартыг Монголд гэсэн уриатаа ажиллаж байгаа юм байна. Хүнсний үйлдвэрт нэвтрүүлсэн технологийн шинжилэл бидний өдөр тутмын хэрэглэдэг бүтээгдэхүүний чанарт нөлөөлдгөөрөө онцлогтой. Талах чихэр компани олон хэрэглэгчдэд зах зээлд манлайлагч үйлдвэрийн хувьд 2004 оноос хойш технологийн шинжилэл байнга хийж ирсэн. Европ технологиг чухалчилж хэрэглээнд нэвтрүүлж байна. Хоол хүнс аюулгүй байх ёстой бас цэвэр үйлдвэрлэлийн зарчмаар гарч хэрэглэгчдийн эрэлтийг хангаж байдаг. Энэ удаад талах чихэр үйлдвэр чигнэмгийн үйлдвэртэй шинжилэл хийснээр танилцууллаа. Ингэж шинжлэгдснээр ямар ач холбогдолтой юм бэ гэвэл гурил буюу гурилан бүтээгдэхүүнд ордог жигэнгийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг ийм одоо шинэ шугамыг саяхан ашиглалтанд орууллаа. Өөрөөр хэлэх юм бол сахарын төрлийн бүх бичээнүүд мөн одоо амтлаг төрлийн бүх боовнуудыг хийх ийм боломжтой боллоо л да. Энэ бол Улаанбаатар хотын хэрэглээг бүрэн хангах хэмжээний үйлдвэр гэж талах чихэр компанийн танилцууллаа. Импортыг орлож чадах бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд хүрэлцгүйц хэмжээгээр нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэрүүд их нэмэгдсээр байна. Тоног төхөөрөмж сайжирснаар амт чанар, сав баглаа боодлын хувьд шинэлэг, эрүүл органик бүтээгдэхүүн гарч байгаа. Үүнийг дагаад технологийн шинэ боломжууд орж ирж байгааг ч онцолж байна. Боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах улмаар олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг боловсруулж хэрэгжүүлэх тал дээр манай улс онцгойлон анхаарж байгаа. Тэгвэл энэ бодлоготой нийцүүлсэн 1500 хүүхдийн суудалтай сургууль цэцэрлэгийн цогцлбор өнөөдөр нэгдлээ. Шинээр баригдсан энэ цогцлборыг дэлхийд жишиг болоход цогцлбор болсон гэж салбарын сайд нь үнэлсэн байна. Үндэсний хэмжээнд боловсролын шинэ тогтолцоонд шилжиж байгаа энэ үед сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүтэц зохион байгуулалтыг шинжлэх шаардлага байгаа. Энэ шаардлага дээр үндэслэн орчлон сургуулийн орчныг олон улсын түвшинд бүрдүүлжээ. Шинээр баригдсан энэ сургуульд хичээлийн анги танхимуудаас гадна байгалийн ухааны лабораториуд 50 м урттай 3 замтай усан бассейн гээд хүүхдүүдэд сурч боловсрох, өөрийгөө нээж хөгжүүлэх бүхий л боломж нь бүрдсэн байна. Энэ жил дэлхийн шилдэг 100 сургууль Монгол улсаас 100 гаруй хүүхд явж байгаа. Энэ дотор бол одоо орчлонгийн олон хүүхдүүд орсон. Энэ туршлагаа цаашаага баттгаж Монголын боловсролыг дэлхийд гайхуулах. Би зүгээр энэ сургуулийг хараад тийм юмны төвшөнд хүрсэн гэж ярмааргүй байна. Тэр төвшин давсан. Ийм сургууль болж чадсан. Орчлон сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийг Монголд анхлан нэвтрүүлж байсан. 2008 оноос тус хөтөлбөрийн бүрэн дунд боловсрал, бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо тус сургуулийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудад тулгуурлан үндэсний шинэ сургалтын технологиг боловсруулж олон улсын шаардлагад нийцсэн төгсөгчдийг бэлтгэх зорилт тавиад байгаа юм байна. Кембрижийн боловсролыг бага ангиас ахлах анги A-level-ийн төвшөнд босоо тогтолцоонд нь хэрэгжүүлж байгаа явдал олон улсын одоо бага боловсрол дунд ахлах ангийн боловсролыг бүрэн тогтолцоонд нь хэрэгжүүлэх хүүхэд Монголдо гэртээ одоо амжилттай сайн сурч дэлхийн одоо дуртай сургуультай орох бүх боломжоор хангах. Шинэ цогцлбор ашиглалтанд орсноор тус сургуулийн хүчин чадал 30%, цэцэрлэгийн хүчин чадал нь 50% нэмэгдсэн байна. Үүнээс гадна шинээр байнгын 50 ажлын байр бий болж байгаа юм байна. Энэ хичээлийн жил тус сургуульд 1300 хүүхэд суралцах юм байна. Монгол зөвлөлийн дайчид Японы төрөмгийлэгчдийг ясны 75 жилийн ой зориулсан марк худалдаанд гарлаа. Энэ марк бол Монгол-Орос хоёр улсын найрамдлын хөрлөлийн гэрч тусаар тогтнолоо баттгаж үлдэсний гаяаг илтгэж байгаа гэдгийг маркийг бүтээгчид онцолсон байна.
Одоогоос яг 90 жилийн өмнө манай улс анхныхаа маркийг зөвлөлт холбоот улсад хэвлүүлж байжээ. Түүхт энэ өдөр бас нэгэн түүхэн явдалд тогтсож байгаа нь хоёр улсыг хавтарсан анхны маркийг худалдаанд гаргаж байгаа явдал юм а. Халахын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан маркийг Оросын талын их зургаар хийж, хуудасны болон анхны өдрийн зураг, хуудасанд байх маркийн тоо, тамганы дар цэцэргийг Монголын талын шийдлээр хийсэн байна. Нэг номинал марк нь бол Оросын марк, манай марк хоёр бол бүх юм нь адилхан. Ганцхан хуудсанда байх тоо, хуудасны чимэглэлээрээ бол Орос Монгол хоёр марк хоорондоо жоох ялгаатай. Оросын тал нэг малын лист гэж ярьдаг. Жижиг хуудсанда 9 ширхгийг, манайх жижиг хуудсанда 20 ширхгийг хийсэн. Судалгаа хийгээд бол тусдаа бас марк хийх гэж нэлээд үтсэн сар гарan бид нар бас олон янзын эскиз хийсэн. Тэгээ хамгийн сүүлд нь хамтарсан марк болгоё гэж шийдвэр түрээд ингээд ерөөсө ганцхан шиг марктай гаргаж ирсэн. Халахын голын ялалт бол манай хоёр улсын тусгаар тогтнол ялагдашгүй тэмцлийг дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдал. Энэ өдрийг марканд мөнхлөн үлдээж байгаа нь олон улсад халахын голын ялалтыг таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүр манай хоёр улс 90 жилийнхээ түүхэнд анх удаа хамтарсан маркийг хэвлүүлэн худалдаанд гаргаж байгаагаараа маш онцлог юм а. Худалдаанд гарсан эхний өдрөөсөө гүйлгээ өндөр байсан халахын голын 75 жилийн ойд зориулсан маркийн үн 750 төгрөг. Нэг нүүрэндээ 20 ширхэгтэй энэ марк нийт 15 мянган ширхэг хэвлэгдэжээ. Нэгдсэн улсын байгууллагаас гаргадаг хүний хөгжлийн индексийн судалгаагаар манай улс 187 орноос 103-т жагссан байна. Уулуурхан хаалт нөхөн сэргээлт шинэ түвшинд очсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлийн хэмжээнд цахилгаан болон дулаан хангамжийн өвлийн бэлтгэлийн ажил 70-80% байна. Ажаагийн эрийн бүчигийн санаачилсан цусны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг ашиглалтанд орлоо. Халах голын ялалтын 75 жилийн ойд зориулсан Монгол улс Орос улбаны улстай хамтран марк гаргалаа. Левийн улс төрийн хямрал иргэний дайнд хүргэж болцсошгүйг тусалсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч анхаарууллаа. Орос улбаны улс Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтэд зогсоож магадгүй байна. Одоо та бүхэн 7 улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас танилцуулъя. Улс төрийн хямрал газар авсан Левийн парламент үйл ажиллагаагаа сэргээж сенер ерөнхий сайд комисснаас хойш тус улсад 2 парламент 2 засгийн газар бүрэлдэн тогтноод байгаа. Энэ үүднээс Левээс нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч хэрвээ улс оронд нь дотоодын зөрчил талцал энэ хിവэрээ үргэлжлээд байх юм бол Хойд Африкийн Лев улс өргөн хүрээтэй иргэний дайнд шилжиж магадгүй байгааг анхааруулсан байна. Суурин төлөөлөгч Ибрахим Дабаши Левид иргэний дайнд дэгдэх боломжийг ямагт дарж ирсэн боловч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг аюулгүй зөвлөлд уламжиллаа. Левийн Трипол, Бенгази болон бусад хотуудад зэвсэгт мөргөлдөөн агаарын дайралт тасралтгүй үргэлжилж байна. Трипол хотод гэхэд зэвсэг тэмцлээс дайдсан дөрвөх жиргэдийн хөдөлгөөн төсөөлхийн аргагүй хөрнөж байгаа. Цагаач ажилчид энгийн иргэд консерватив үзэлтнүүдгээд 250 гаруй мянган хүн хөрш орон руу дөрвөн гарч байна. 7 дугаар сарын 13-наас хойш нөхцөл байдал улам хүндэрсэн. Хэрвээ бид оновчтой шийдвэр гаргаж арга хэмжээ авахгүй бол Лев улс өргөн цар хүрээтэй иргэний дайнд шилжиж магадгүй байдал үүсэж байна. Аюулгүй зөвлөл Левид тулалдааны галыг нэн даруй зогсоохыг шаардах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталж, Левийн тогтвортой байдал замнал хийлэгчдийн эсрэг 20 арга хэмжээг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Лев улсад исламын шашинт болон исламын бус шашинтнууд, хүчирхэг овог аймагуд, бүс нутгийн иргэдийн хооронд хуваагдал үүсэж, улмаар тус тусын засаг захиргааг бүрдүүлснээс болж Лев улс төрийн хямралд ороод байна. Орос улбаны улс Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтэд зогсоохоор төлөвлөж байгааг Украиний ерөнхий сайд мэдгдлээ. Өөрөөр хэлбэл Орос улбаны улс Украиний эрчим хүчний бүхэл их үүсвэрийг хаахаар төлөвлөж байгаа гэж Украиний засгийн газар үзсэн байна. Үүний зэрэгцээ Польшийн засгийн газар цэргийн тагнуулын болон мөн НАТОгийн тайлан мэдээлэлд үндэслээд Орос улбаны улсын цэргийн анги нэгтгэлүүд Украиний зүүн бүсэд байлдаж байгаа гэж үзсэн байна. Гэвч Орос улбаны улсын эрчим хүчний сайд Александр Новак Украиний засгийн газрын дээрх мэдгдлийг няцааж байгалийн хийн нийлүүлэлтэн дээр Оросын байр суурь өөрчлөгдөөгүй гэсэн байна. Орос улбаны улс Европын холбоонд нийлүүлдэг байгалийн хийг хаахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үүнээс гадна Европ дахь нийлүүлэгч компаниуд байгалийн хийн хомсдолд орж байгаа тухай мэдээлж байна. Түүнчлэн Украин Оросын хилийг чангатгах нь энэ зэвсэг тэмцлийг зогсоох цорын ганц арга зам юм. Мөн Украиний газар нутаг их буугаар галлаж байгаа босгочдын зэвсгийн нийлүүлэлтийг зогсоох хэрэгтэй байна.
Энэ хооронд Оросыг дэмжих цалан тусгаарлагчид 3 хоногийн туршид их буугаар гал нийсний эцэст өчигдөр Украиний зүүн өмнөд бүсийн гол хотод нэвтэрч засгийн газрын армийнхны хяналтаас дахин газар нутаг эзлэн авсан байна. Новоазовска хот нь Оросыг Кримийн хойгтой холбодог замд Азовын тэнгисийн гэрэгт оршдог стратегийн чухал байршилд оршдог. Оросын талаас Украиний хэд хэдэн тосгон руу их буугаар галлаж байна. Оросын их бууны ангийг нисгэгчгүй аппаратаар аюулгүй байдлыг нь хангаж байгаа. Энэ сарын 25-нд Донецкийн Зеркальны тосгоноос Оросын шүхэр десантын цэргүүдийг баривчилж Киевийн хорих газар руу шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ Польшийн цэргийн тагнуулын болон НАТОгийн тайлан мэдээгээр Орос улбаны улсын цэргийн анги нэгтгэлүүд Украиний зүүн бүсэд байлдаж байгааг Польшийн ерөнхий сайд мэдгдсэн байна. Польшийн ерөнхий сайд Дональд Туск парламентын чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ дээрх мэдээллийг онцоллоо. Украин болон барууны орнууд Украиний зүүн бүс нутагт өрнөж байгаа зэвсэгт тэмцэлд Орос улбаны улс шууд оролцож босогчдыг цэргийн хүч болон зэр зэвсгээр хангаж байгаа гэж удаадараа буруутгасан. Гэвч Орос улбаны улс Украиний зүүн бүсэд хүмүүнлэгийн тусламжаас өөр хэлбэрээр оролцоогүй гэж Украин барууны орнуудын байр сууринд няцаалт өгсөөр байна. Малайзийн иргэний агарын тээврийн MH17 дугаар нислэгийн хохирогчдын хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа мэрэгжилтнүүд 283 хүний ДНК-гаас 173 хүнийг хэн болохыг тогтоосон тухайга албан ёсоор мэдэгдлээ. Нидерландын задлан шинжилгээний хүрээлэн хохирогчдын цогцоос авсан дээж бүгд хохирогчдын ДНК-та таарахгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Мөн зарим цогцоос авсан дээж онгоц осолдсон бүсэд буудуулж амиа алдсан хүмүүсийнх байсан байна. Тиймээс задлан шинжээчид ДНК-г таних хамгийн шилдэг багаж хэрэгслийг ашиглах эсвэл цогцоос дахин дээж авах боломжтой гэсэн саналыг гаргасан байна. Бүгд найрамд Хятад ард улс болон Вьетнамын эрх хэрэгчид хоёр орны хооронд үүсэж байгаа маргааныг дамжруулахаас урьдчилан сэргийлэхээр тохиролцоо. Хятадын дарга Си Цзиньпин Вьетнамын коммунист намын улс төрийн хорооны гишүүн Ли Хонг Аныг Бээжин хотноо хүлээн авч уулзаж хоёр улсын хооронд тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Хятадын дарга Си Цзиньпин Вьетнамын төлөөлөгчийн Бээжинд хийж байгаа айлчлалыг хоёр талын харилцааг хөгжүүлэх Вьетнамын хүсэл сонирхлын илэрхийллээ хэмээн сайшаасныг Синьхуа агентлаг иш татлаа. Мөн Вьетнамын төрийн тэргүүний бие төлөөлөгч Ли Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Шанта уулзалт хийснийг Синьхуа агентлаг онцолсон байна. Тэд хоёр орны хооронд олон жил сунжирсан газар нутгийн маргааныг шийдвэрлэх гол арга замыг эрэлхийлэхээр тохиролцжээ. Мөн маргааныг улам даймжруулах альва үйлдэлээс татгалзах зүйтэй гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятад Вьетнам олон талын харилцаа ялангуяа худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Өнгөрсөн 5 дугаар сард өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын ойролцоо Хятад улс газрын тосны өрөмдлөгийн тавцан байрлуулснаас болж хоёр орны хооронд хурцтмал байдал нэмэгдсэн. Гэхдээ Хятадын тал өнгөрсөн сард газрын тос олборлох дэд бүтцээ эргүүлэн татснаар байдлаараа нэмэгдсэн байна. Францын шүүх олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардыг сангийн сайд байх үедээ арбитрийн хэрэгт буруу шийдвэр гаргаж их хэмжээний хөрөнгө алдсан хэрэгээр мөрдөн байцаалтанд дуудсан байна. Түүнийг 2008 онд Саркозигийн засгийн газрын үед сангийн сайд байх үедээ бизнесмен Бернард Тапи болон тухайн үеийн Францын төрийн өмчит банк хооронд үүссэн хэргийг зохицуулахдаа алдаа гаргаж Бернард Тапи 531 сая $5 алдсан гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Гэхдээ хадагта Кристин Лагард тухайн үед гаргасан шийдвэр нь оновчтой шийдвэр байсан гэсэн тайлбарыг хийж олон улсын валютын сангийн тэргүүний албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Францын шүүхийн шийдвэртэй холбогдуулаад Вашингтонд олон улсын валютын сангийн удирдах зөвлөлийг хуралдуулж магадгүй байна. Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтан баруун Африкт газар аваад байгаа Эбола вирусын тархалд улам эрчимжиж байгааг анхаарууллаа. Энэхүү вирусын халдвараар өнөөдрийн байдлаар Гвиней, Либер, Нигер, Сьерра-Леон зэрэг орнуудад 1400 гаруй хүн амнасаа алдаад байна. Либер улсад Эбола вирусаар амнасаа алдсан хүний тоо болон вирусээр халдварлагдсан тохиолдол бусад орнуудаасаа хамгийн өндөр байна. Испанийн зүүн бүс нутагт жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг улаан лойлын байлдаан буюу бие биенлүгэ улаан лойл шидэж нааддаг уламжлалт баяр өнөөдөр боллоо. Бунуул хотод жил болгон зохион байгуулагддаг энэ баярын хүрээнд өнөөдөр дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн 22 мянган гаруй оролцогч нэг цагийн дотор 125 тонн улаан лойлыг бие биенлүгэ шидэж баярлалцгаасан байна. Энэ жил өнгөрсөн үнийхтэй адилаар олон улсын жуулчид 10 евро төлж энэхүү баярт оролцжээ. Тус хотын 20 гаруй мянган иргэн мужийн 5.5 сая еврогийн өрийг барагдуулахын тулд энэ мэтээр арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
Австрали, Малайзийн засгийн газар Малайзийн иргэний агарын тээврийн 370 дугаар нислэгийн эрлийн ажилд хамтын ажиллагаагаа хэлэхээр харилцсан ойлголцлын санамж бичгийг байгуулсан байна. Австрали, Малайзийн тээврийн сайд нар өчигдөр Камбера хотноо дээрх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн онгоцны зорчигчдын ар гэрийнхэнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа. Өнгөрсөн 3 дугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас Бээжингийн чиглэлд хөөрсөн Малайзийн иргэний агарын тээврийн 370 дугаар нислэгийг энэтхэгийн далаад унаж осолцсон гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Эрдлийн бүсийг хэд хэдэн удаа өөрчилсөн боловч онгоцны эсийг хилтерхийг ихээр зүйлийг олоогүй. Энэ сарын ихэр Австралийн засгийн газар сургаггүй болсон онгоцыг далайн гүнд хайх ажил Нидерландын гүйцэтгэгч компанитай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл Мягмар гарагт Өмнөд Судан улсад Нэгдсэн үндэсний байгууллагын нисдэг тэргийг буудаж унгаасан үйл явдлыг хүчтэй зэмлэн буруушаалаа. Энэ халдлагыг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох нь зүйтэй гэдгийг аюулгүй зөвлөлийн мэдээлэлд онцолсон байна. Нэгдсэн үндэсний байгууллага Өмнөд Суданд осолдсон онгоцны багийн 3 гишүүн амь өргөдөж, нэг нь хүнд гэмтсэн болохыг баталлаа. Нэгдсэн үндэсний байгууллага тусад нисдэг тэргийг түрээсээр ашиглаж байсан бөгөөд онгоцны багийн 4 гишүүнд бүгдээрээ Оросын улбаны улсын иргэд байжээ. Ми-8 ачааны нисдэг тэрэг Өмнөд Суданы засгийн газрын армийнхан босогчдын тэмцлийн гол талбарт унж осолцсон гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагын Өмнөд Судан дахь төлөөлөгчийн газраас мэдгдсэн байна. Мөн Өмнөд Суданы хойд мужийн захирагч босогчд нисдэг тэргийг багаврын пуужингаар харваж хөнөөсөн тухай мэдэгджээ. Өмнөд Африкийн Йоханнесбург хотын амтны хүрээлэнд саяхан авч ирсэн арслангийн 3 гүйгийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Эдгээр гүйгийн 2 охин, нэг нь эр бөгөөд тэд өнгөрсөн 4-р сард Өмнөд Африкийн Табазимба хотод нэгэн хувийн аж ахуйн фермд мэндэлсэн байна. Литаба Саби Жуба нэртэй эдгээр гүйгүүд одоо 8 сартаа бөгөөд тэднийг өнгөрсөн сард энэ амтны хүрээлэнд авчирч өнөөдрийг хүртэл хөл хорионд тэжээжээ. Энэ амтны хүрээлэнд одоогоор нас бий гүйцэн 7 арслан байдаг байна. Бид та хүндүүл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгчид та бүхэнд ус цагуур орчны хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын урдчилсан мэдээг хүргэе. Бид та бүхэн цагийн урт мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийн анхаарал үзэж бидэнтэй хамтдаа үзэж та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил хэсэг амжилт хүсье. Сайн хамраарай. Баярлалаа.